Зохиолч Хорлын Зандрабайди. Дундгой аймгийн Цагаан овоо сумын нутагт 1934 онд төрсөн бөгөөд 1973 онд Монгол Улсын их сургуулийг Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжилтэйгээр төгсжээ. Тэрээр 1952 оноос эхлэн соёл утга зохиол сонины сонин гаргагч, соёлын яамны мэргэжилтэн, Монгол роман, цог сэтгүүл, утга зохиол сонины нарийн бичгийн дараагаар тус ажиллаж иржээ. 1960-аад оноос эхлэн уран зохиолоо туйрвуулж манай нутгийнхан Суман хүрэн, Аранга зэрэг роман тууж өгүүлэг найрууллын 20 гаруй ном хэвлүүлж, Хоньны найр, Хөх ногооны үнээр зэрэг уран сайхны кино, Задийн чулуу, Шүртэй алтан бүлзэг зэрэг жүжигэн зохиол бичиж дэлгэц тайзанд гаргасан байна. Энэ удаад та бүхэндээ Зандрабайди зохиолчийн ганцаардлын гаслан богино өгүүлгийг хүргэж байна. Хаа нэг газраас авчирч энд зориуд тасгаж овоолсон юм шиг хэдэн зохион дунд ганц гэр бүртийн. Гэрийн гадаа дөрвөн нүдтэй сэгсгэр үстэй том хонгор цогтой улаан халтар нохой хаврын наранд гисээж тэрийн хэвтэн. Бууцны хөлд янхир том биетэй хараат хүзүүгээ сунган хаврын өрийн салхинд сорогдон сармайсан хонгор цасыг уйтгар таяа ширт хийлгэн хамраа сарталзуулна. Буурал усан нэлээ дургаж өрвийсэн харваа суужиг өвчөнд шаналсан шинжтэй туранхай хөхөөгөн гэрээс гарч ирснэ. Наранд гэлбсэн нүдэ анивчин сарвчлаад хоёр нэг алхах гэснээ чадалгүй толгой нэргсэн бололтой хошлонгоос зурв. Түүний галан буурсан нүдний харц мөнөө хараатан дээр тусмагч хошлонгоо тавиад хэд алхах гэснээ тамирын тасрах янзтай суун тусав. Хөлөө бохирон сууж гайхчран бяцхан азанснаа мөлхөж эхлэв. Хэмжвэл 20-30 алхам зайд байгаа тэмээ хүрхэн түүнд тийм ч хэлбэргүй байгаа нэлт. Өвгний хаа нэг газрын шархран өвдөж байгаа айтай энэ тэнд ганц нэгээр үлдсэн хэдэн шаршүдэ ярзайлган уйлах энээхийн хооронд үрчилцэх нь хавхтай нуцалдаж сөхөрсөн тар баг шиг харагдана. Дов сондуул тойрч мөлгсөөр өвгөн хараатныхаа дэргэд хурч очив. Хараат эзнээ таниад толгоогоо дийлгэн том хүрэн нүдэ аягандаа эргэлдүүлж самсаагаа сарталзуулан зөөлхөн хуйхрав. Өвгөн хараатныхаа ам хамрыг ханцуугараа арчаад газар чирэгцээр үзүүрэн сэмэрсэн бурантгийг нэхэх гэснээ болоод буйлыг нь сугалж бүсэндээ хавчуулангууд эхэр татаад хэсэг зүүр мэгшив. Тэгсэн хэрн нулимс төдийл гарахгүй байхад өвгөн ханцуугаараа дэмээл нүдэн улайтал арчив. Хараат эзнээ дүрлийн ширтэн. Магадгүй надгуус өдий олон жил ханилсан эзнээ ингэж нус нулимсэн тутгалдан сүйдэж байхыг үзээгүй байж болох юм. Өвгөн атны хавирга сүрэг бүхийг барилж үзээд маха барсан малаа барсан хүн хоёр яасан ч муухай юм бэ? Өөрхий муу ат минь ийм ч болох гэж гаслав. Нээрэн ч хараатан тураалдаа хурч хоёр бүхэн хавиргандаа наалдан босож чадхаа болоод удсан янзтай доод газар нь хонхоо жилэгдээд хавийн бут сондуул мүлжигдэж гүйцэжээ. Өвгөн муу атыг минь айлын харцуул өвлжин идлээд хаваржаанд буухтаа хүртэл хоёр гэрийн бүх ачааг ачиж нүүж зөөсөн гэхээс л тартагтан тулгасан байх нь гэж бодогдоод байсан юм аа. Уг нь ямар ч зудтай өвлийг даваад хаваржин шогшуулахад ажирдаггүй л амтансан. Энэ бид хоёр даанч хөгшөрч эрийг нас хуулийг цас дарна гэхчил болж дээ. Даанч хитэлж гэж хоног тоолж бодоход би ч басан мундахгүй. Лав 2 сар хэвтэж тэгээгүй бол би юу гэж чамайг иймэд хүргэх вэ гэж үглэн аргаа барахад дэрс сулгааж аманд нь хийн. Толгой нэргээд төдийл хөдөлж болохгүй болохоор хараатаа налаад нүдэ аниж хөлөөж инсв. Алсыг зорсон улаан халзан замаараа жингийн суваа хөөрнө. Үүрийн цалман гялалзаж хүйтэн жавар хазар долооно. Жинчин ирчүүд хаяа хөөглөн нэгэн жигд жимээр өргөшлөх хатдын шүд хавирах ширмэн тавхаануудын шир ширхийг чимээ сонсогдно. Жингийн цувааны манлайд үнэгэн ловцтэй, үзүүрсгэн хийдээлтэй, өнгөсөн хүрэн суман идэр царайтай идэрээр унаага ууй ташуурдан урагшлана.
Түүний гарта бурантгаа атгуулсан өндөр хараат үүр цайхын өмнөх бүрэнкийд сүмэлзэх өндөр давааны оройг ширтхийлгэн тайван аргагүй алхална. Бусад тэмээдийн нуруун дээр 3 шуудатай гурил ачаад өөрт нь дурвийг ачсанд гомдол ирж цаадуулда атаархсан янзгүй тэг ёстой юмаа тэгээд хүрэх газраа хүрэндээ гэсэн итгэлтэйгээр үргэлжлэнэ. Монгол жинчдийн идэр халахдах хэмээх нэрлдэг нар шингэхээр ачаалд шүнжин яваад өглөө бууж амардаг 4 дарсан ат 40 хүрсэн эр хоёрыг шалгадаг энэ аргад хүм мал цөмөөр дассан ажээ. Нүр өндөр давааг өгсөх үеэс ачаа хүндрснээс болж олонх тэмээ бурантгаа чангаахын хамт хальтргаа гулсаа ихэддэг болохоор жинчид дор бүрнээ санаа зовж төгшүүрлэн дуушуун чангарч ташуур малиа тас хийлгэж байхад ачаа хөтлөгч ир цуваа мандаалагч хараат хоёр л юуг ч хайхарахгүй юунд ч төөртөхгүй мэт тайван алхална. Тэгтэл нэгэн эр тэмээгээ давтсаар цувааны түрүүнд хурч ирээд дагдангуй нэг тэмээ ачаагаа даахгүй хариуг сөхрөгчих гээд байна. Ачааг нь хөнгөлөх юмсан яах вэ гэсэндэ цаадах нь. Оо нөгөө дорж юм уу хөөх хат байх та. Гэхдээ нэг гурлыг нь аваад хар хатан дээр тавьчих гэхэд залуу. Таны хар хат чинь 4 гурилтай яваа шүү дээ гэж эргэлцсэн маягтай хэлэхэд дагдан. Зүгээрээ 5-6-тай энэ давааг зөндөөл давж байсан юм чинь өнөөдөр юу ажрааж аваад ир цаад муу ч энэ өгсөөр газар нэг сөхөрвөл босхгүй шүү шалвал гэж шавдуулав. Төлөлгүй 2 залуу шуудаа гурил авчирч хар хатанд аччихав. Хараат ачаандаа түүрсэн янзгүй харин ч төр боловч хөлөө амраалаа гэсэн байртай хөсгөө хөтлөн сэкхийтэл алхав. Нар шүнжин халхалсан хар үүлнээс зулбан зүгтх мэт огцом гэлсхийн мандав. Жинчид даваа гисэн мэнд давсандаа баяр хөөртэй. Тэмээдээ хэвтүүлэн шоройг нь мулт татав. Ачаанасаа салсан тэмээ яаран өвсөн толгой шүүрч бэлчээрд гарав. Харин хараат тайван аргагүй хивдсээ гулхийн зэлгсаар хивтээд хоцров. Дагдан майхны хормой сөхөж тэмээдийн хойноос харах зураа атаа үзээд сандран гарч ирвэл цаадхан тохуурхсан мэт огл үсрэн босоод бусдынхаа хойноос тишэв. Дагдан идэр залуу цагийнхаа явдлаас дурсан санаад өндөс хийхдээ ухсхийн босох гээд чадалгүй лагхийн суугаад хөөх юм ат минь. Тэр жил их гангийн даваанд идэр халахцны дараа намайг харууд огл харайгаад сүргийнхаа хойноос тонгочин отсон шигээ динхийгээд босооч тэ гэж гуй гэд дуун цахиртав. Хараат усан хүрээ татсан том хөрнүүдээ дүрлийлгэн чи мэн бас минийхээ ижил болоо юу да гэсэн шиг ширтжээ. Өвгөн хари гих чимээнээр дагдан цоч хийв. Эмиг нь аргал тууж хонь хурганы хойноос харуулдаж яваад ирж байгаа нэж. За эмиг минь муу ат чинь нүднээс гарч дээ. Чи бид хоёрд мөн ч их тус болсон амтын юмсан. Чи бид хоёрыг айлгэр болж амтаа тусгаарлаж байхад ман таны эцэг нэг туранхай хар тайлаг зааж энүүгээр ачлахын тэмээ хий гихт нь би. Көди юмнаас ганц ийм юм өгөхдөө яах вэ гэж чамлаж байж билээ. Хөөхий буянтны хишиг бидэнд олон жил өгөөж тусаа хайрлаа да. Одоо даанч хөөхий минь гэд дагдан нулим сунгаж ханцуугаараа артланд эмигнэн сэжиглэж чи яаж байна? Ойлгохнуудаа эн чинь хүнээ хүлчгээд хүний урманд тусал нулимс гаргадаггүй мөртөө гिच чинь тураалтаа хүрээд босож чадхаа байсан мó хөгшин атгараад л хуйл бол муу ёр байгаа да. Гэж тас намжирдаад сэвхийт л өргөн босноо сугдаад авав. Өвгөн хар цагаан дуугаа хэд алгаснаа. Энэ бит хоёрын нартад амьд явах нь гинтөө гүйцчээ. Хинэн төрүүлдэг юм бол доо. Юу ч гэсэн муу атныхаа буйл бурантгийг нь авчихлаа. Гэтэл эмэгнэн хайраач өгчих болоогүй. Би өдөрт нэг боодол өвсөж байгаа шүү дээ. Гэв дагдан эмгэн рүүгээ хэлс хийж харснаа. Пин дор орчихсан амьтанд ганц боодол өвс юу болох вэ? Адууны шүлөгч үхрийн ясаар утаад хэвэг багсараад жаал өгөх юмсан. Тэгвэл гордлого байнсан ч. Гэтэл эмгэн тастай арч тэр багсармал хэвэг авах мөнгө чинь одоо хаана байна вэ? Урдын адил авчраад өгдөг нэгдэл гэж газар алга. Олдохчгүй болж. Тэр хэвэг чинь олдлооч бидэн шиг хүч хүрдэг эд биш.
Шуудаа хэвэг 800 гэж байна. Тэр их мөнгө хаана байна гэж уурлав. Өвөг нь ч мөчөөгөө өгөлгүй. Тэгвэл тэгээд яах? Хэдэн төгрөгөө харамлаж байгаад хайрын сайхан амтнаа харсаар байж өлбрүүлэх юм уу? Эмэг нь дорхноо хэлэгнэж, за чи бид гурав юугаарч тижээгээд тэнхэл авах нь өнгөрсөн. Гэтэл дагдан өвгөн эмэгнийхээ доромж үгэнд цочирдохдоо гараа уг татсан эрчиндээ бие татаж авч чадлагүй бөксөөрөө яг хийтэл суув. Эмэг нь хаяад гэр рүүгээ алгаснаа буцаж ирээ дарагдав. За. Би 100 хотны хүүхдүүдийг хэдэн шуудаа тэжээл ойртуулж алаа гэж гуйсан. Өнөө орооноос эхлэн муу хараатаа тордож босхийг бодё гэж хэллээ. Дагдан хүүхэд шиг баяссандаа хүний дэм авалгүй босчихов. За тэгж үзээрэй аюур минь. Шулуус өгч утаж барьж байгаад л хараатаа босгочих юмсан. Манай муу атаж өгөх арай болоогүй шүү. Хөөр химэн мөнж сайхан амтанда гэж үгэлсээр өвгөн эмэгнээ түшээд гэртээ оров. Хоймрын авдар дээр хадаг тохоотой бяцхан сулгаа модон жаазтай дагдан өвгний зургийн өмнөх жижиг гуйлан цогцонд хийгээд царцааж гсэн зулыг аюур эмгэн асаав. Тэрвэр нэг гараар залбирч амандаа хэдийн юм өглээд зуухныхаа өмнө очиж суутал гадаа нь машин сүрхийтэл зогсох чимээ гарав. Аюур тосоод гарах гэтэл аймагт суудаг баг хүн сүр бар хийтэл орж ирэв. Бас хоёр үл танихан цаанан цухав. Ээч хүү хоёр уйлаа майлантай уулзав. Учир нь гэвэл айлын отгон мөртлөө эцгийгээ өөд болоход ирээгүйдээ гимшсэн хүү 40 жил ханилсан өвгнөө унагчхаад уй гашийн төдийл тайтгараагүй байгаа ээж хоёр гинт уулзсандаа ч юм уу хөндлөнгийн хүн харахад зураг шимшрэм сүрхий цочмог уулзалт боллоо. Хүү элдв ажил явдлаас болж эцэгтэйгээ уулзаагүйдээ өгтлэн гимшиж байгаагаан их өвгнөө унгаад өнчирч сүйдэж суухад ирж хань бараа болоогүйд нь гомдсноо ярьсан боловч нэгэнтээ их үр хоёрын болохоор дорхноо ойлголцож бие уучлав. За ээж минь нэгэнт өнгөрсний хойноос зовж шаналаад яах вэ? Олон таван үггүй майнаа сайн унш. Би нэгэнтээ үүрэгтэй юм болохоор танийгаа асрах нь хууль. Ингээд аймагт нүүлгэж аваачаар унаа аваад ирлээ. Хойш урагш холоор явах ажил маш их болдог бол өнөөдөр ч нөхөд гэж хүүгээ хэлэхэд ээж нь хүү өнөөдөр гиншүү гэж уулгалдан яриагийн таслав. Хүү өнөөдөр нь ч юу юм бэ? Тэгтээ удаж болохгүй гэхэд ээж нь баатар минь нүүдэл суудал хийн гээд их л ажил байна да. Чамайг ингээд гинт орж ирээд ийм ажил удах юм гэж санаагүй байсан болохоор бодож төлөвлөсөн ч юм алга. Чи бодож төлөвлөд байх юу байх вэ? Хэдэн малаа ах トゥ нартаа тавиад л гэрээ ачлаа гүцээ. Аймагт очлоо манай хашаанд буучхна. Хоолондод цайсуу бий зөөн. Тэнд хийх юм байхгүй. Тэг манай эдэн хүүхэд чинь том болчихсон. Танаар харуулах хүн байхгүй. За яахав та зүгээр тэднийг гарч орохыг нь холоос ажиглах төдийл юм. Гол нь сэтгэл амар манай уншид суун шүү дээ. За тэр яахав нүүдэг очтгол байж энд байгаа хэдэн мал амин зуулга маань манийга гараас салахаар дэмэл үрэгдчихэндээ манай энд өвөл цас их орж сандарч давлаа да хүү минь. Хэдэн өхөр маань цагийн хатууд сүрхийл цөмөрчлөө. Көмөө аавч нь баруун бокс хийхгүй л зүтгэсээр байгаад сүултээ тэнхэн гүйцэлгүй сөхөрчлөө дөө. Одоо нэг муу ат маань гадаа босож чадахгүй болоод байна. Эцэг чинь загсан юм аа. Тэгээгүй ч гэсэн ач буйнаа бидэнд олон жил өгсөн амьтан. Бурхан тоон хүүхэд гурвыг маань насан туршдаа ачиж нөөсөн буянтан мал та. Хөөрхий муу хараатаа яаж эцгүүд буусан дээр хаяад нөх вэ? Тэртээ тэргүүл өгөх гэж байгаа юм бол тэрүүгээр яах юм бэ? Олон үггүй юмаа төхөрдөө. Маргааш иртнүү шүү. Өнөөдөр бид нэр хэд гурван айлаар буугаад жаалжуул ноолор олоод ирээ. Бас цаад малыг чинь захиж янзлээ. Хөө минь ахихаараа орно үсттэй. Тэдний дуган ноолор нохой долоо. Өнөө компани нь хүнд битгий өгөөрэй гэсэн гинлээ. Гэнүү хүн баруун ухаан аман усны цаад хаварж аандаа. Бас нөгөө муу ихч чинь ирсэнгүй гэж үг зарандаа. За тэр яах вэ? Тэгэд бүр ноолуургүй бол хэрэг алга. Үнэндээ завч алга. Тэд нар ч элдв 7 юм донгсоод л ажил явдал цадаа болж чадхал ус. Үннээ хэлэхэд ноолоор авах гэж хэд гурван юмаа хураагаад бэл тааруу.
Тэднийхээр орно гэж бэлдэж барьсан шим алга. Дүү хүрээд очихоор өнөө хідэн халдвар хүүхэд нь аймгийн дэлгүүрийг тэр чигээр нь аваад очиж байгаа юм шиг л гордно. Түүх цаашаа дараа болъё. Ийм дуудах янзгүй. Нөгөөдөр гэхэд хотод байх хэвээр. Тэгээд урагшаа явна. Паспортаа авчихсан шүү дээ. Худлаа гэвэл та үзэлдээ. Ингэж хэлээд Баатар өөрөөсөө паспортаа гаргаж үзүүлнэ. Хүү ээжийнхээ хийсэн хоол цайг хамж цааш хийгээд хоёр нөхрийнхөө хамт архитаж эхлэв. Тэд дувт ноолуурын тухай ярина. Нэг шил спертээр нэг хил ноолуур авна. Тэгвэл мөн башива илүү өгөхгүй. Тийм юм долдохгүй те. Энэ хөдөөнийхэн чинь хотын ханш мэдчихэд чангараад л байх болсон. Тэр хамаагүй. Юун төлөө нутагтаа ирсэн билээ хэмэд аваад авна. Хоншорчин дутахгүй бол сайн л байна. Харж л байгаарэ гамбаа новш минь. Али хаги цаан чинь юм байна аваад л. Байх нь байна. Ингэж гудраад байвал хямд ноолоор авах чинь өнгөрхөндөө. За яадгийг. Эд хорхой гоцгнож байна. Гаргаад ирээ уунаа. Тэднийг ийхүү ярилцаж суух зуур аюур эмгэн бодолд автав. Уг нь голын хайртай хотгон хүүгээ дагаад асруулна гэж боддог. Түүнээч хүмүүст ярьдаг байсан. Энэ хүн яагаад ч юм яг нүх болохоор дургу болов. Гэлээч тэр аймаг явахгүй өгсөн цэгсэн ч эндээ хонхор нутагтаа байна гэж баг хүйдээ хэлчих зүрхэхгүй хүн болохоор буран төглүүлсэн тимээ шиг хаал явгсан газар нь явхаар шийдэж юм хумаа янзлахаар орж гарч байлаа. Ихэд хөлчөөргсөн гамбаа гихч хормой хотоо дарлан ямар нэг юм ирж байснаа. Тэл чигнэн өндийж тогтуухан асаж байсан зулнаас нь тамхиа асаав. Тэгтэл Баатар гамбаагийн гар руу цохиж тамхиг нь алдуулаад арай ч хитэрч байна мөн новш минь. Аав минь зулнаас тамхи асаахтаа яад юм чи гээд цамцыг нь хүү татан дөгтрөө. Толгоогоо даахгүй болсон хаагийн гихч нь юу болж байна гэж үгэлсээр 100 мөргөн очив. Гол руу нүнс орсон зул дорхноо бөхөө. Аюур эмэгнийг гаднаас орж ирэхэд гэрт хав харангүй. Хүү найз нартайгаа ундуй сундуй унсан байлаа. Тэрээр шүдэнд зурж цөгцрөө өнгийгөөд харал. Зул маань дутуу бөхч гэж гээд зулаасаагаад бурхан болооч байгаа хөрөгт залбиран зөвхрөн суугаад цөрхрэн ойлов. Баатар хоёр найзынхаа хамт гайгүй эрт боссон боловч хамаг биеийн султайж битүү бэрцсэн юм шиг хөдөлж цөхөж байлаа. Тэгсэн гэр нүүн гэж довтлон гэр барааг машины твшинд хог хамах мэт чулуудан овоолов. Аюур харатандаа ус тавьж өгж услахын хамт түүнээс өршөөл гуйх мэт ганцаар ярьж хөөрхий муута ингээд л орхихоос аргагүй боллоо гэж өглөн байлаа. Энэ үед Баатар гинт уурлан дүрлцэж "Хөөе ээж та энд юу хийгээд байгаа юм бэ?" гэж хашгирав. Ээж нь хормойгоо шөгчин шогшин ирээд ээж нь муу харатандаа ус тавьж өгөөд гэтэл Баатар тэрүүгээр яах гэсэн юм бэ та? Тийм дор орсон юм бол түүнд өөс тавьж өгөөд ч тус болохгүй. Явъя. Цаг явчихлаа гээд машины зүг эргэв. Хүү минь өнөө мөн нохоо тэр байна. Хаана очих вэ? Хог. Тэр мөн хогшин нохоогоор яах гэсэн юм бэ ээж? Оцогч. Нохоогоо орхих гэж юу? За тэгвэл ажиллахны ард хийчихье. Өгчихгүй байгаа даа хогч нь. Баатар нохоогоо дуудаж өргөөд ажиллаханд хийв. Машин хуржигнэн асав. Ийхүү цохиотын химээх бууцанд дагдангих гэдэг айл олон жил нутаглаж мал сүргэн адгуулж үр хүүхдээ өсгөж байсан түүхтэй билээ. Энэ айлын отгон хүүн ээжигээ асарч гал голомтоо үргэлжлүүлэн асаахаараа гэрээ ачаалан мортхон инэ. Эдүүгээ энэ нутагтныг айл сох үгүй болов. Машин дэрэг дүүрэн хөнгөнөн өнгөрөхөд хараат айсан уу? Эсвэл эзнээ явчаар дагах гэсэн үү? Сүүлчийн хүчээ шавхан үндэс хийгээд бие даалгүй тэрэн онов. Босох гэж хүчлэн тийчлээд чадлагүй тэр чихтэй уяодов. Энэ агшинд машины явдалд эвгүүцэж дуунд нь боломгдсон халтар нохой арай гэж нүдэ нээсэнд гэрийн бүр хүрээ татан харагдав. Тийм зур самбаачлан хашлагнаас өсөрч буухта хамраараа газар хатхан унаад ухаан нь балартаж хэсэг зур хэвтэв. Өндийгөөд харвал дэрэгдэн харт тэрийн хэтэж түүнээс холгүй гэрийн бүр дугуйран харагдана. Нохой зөнгөөрөө бууран дээрээ шиншлэн очоод эзнээ паалн хавхарсан төмпөн дүүрэнд нь дүүрэн хоол хийж тавьсныг олж хараад баярлан сүүлээ шарвагнуулсаар дөхөв. Хоолндоо цадсан хотож халтар гэрийнхээ буурны дэргэд цагирлан хэвтэж өдрөжин унтав.
Үдэш харанхуй болмогц ганцаардан эвгүүрхэж хань татан хараатны дэргэд очив. Хараат хаяа нэг хөлөө хөдөлгөж хоолойгоо хоржигнуулан цочооно. Нохой босож гэрийнхээ буйранд очиж жаахан хэвтсэн боловч тэндээ тогтсонгүй. Тэр жилийн нэг өвөл хуучин хийдийн туйранд айлын байшингийн нөмөрт нэг ихээс суурч гарсан 7 ах дүүсийнхээ хамт муу ихээ 7 хөх олж өгөх гэж нудчин байхад хэн нэгэн бадрүүн том гараараа базан дээш харуулж үзээд "Оо эн чи эр юм бэ? Хөөхөн алтар гөлөг байна. Монгол угсааны 4 нүдтэй сайхан нохой болох байх. Үүнийг ч навч хотож болгоё" гэдэг сэгсгэр үстэй дулаан өвөртөө хийгээд энэ бууцан дээр үйлжиж байсан гэртээ авчирснаас хойш эзгүүхээр ганцаараа унтаж огт үзээгүй гэрсэн энэ эрэгтэй хэлэмтэн хар нутаг сахиж оцрохдоо хань бараа бодож хараатны дэргэд очих нь түмэн зүв байлаа. Хотож халтар хараатны омруунд хэвтэв. Хараатны хөл тэлчигнэж хоолой хэржигнхийгч тоохоо болоод тайван аргагүй нойрсов. Гэр орноо бодож эзнээ мөрөөдөн сайхан хоол зүүдэж байтал сүр сархийн чимээ гарч нохойг цочоон сэрэв. Хоёр хар хэрэг тэмээнүүнүүдийг амьдаар нухах гэж тэмүүлэн байлаа. Хотож халтрын хор шарн буцалж хэрэг рүү хилэнтэйгээр дайрав. Доловчоо оруулах шахсан хөгшин хэрэг эмэгчингээ дагуулan ухаамалахгүй зайлсан мөртөө холдохгүй. Хад чулуу хашаа сарвчин дээр сууж хошуугаа билүүдэн ирлэж холх дуугаран нохооны үүрэг ихэд хүргэнэ. Ийхүү хоёр хэрэг хичнээн хоног хүлээх юм бол доо. Атаж өгдөггүй, нохойч холддоггүй. Хин хиндэ шаналгаатай ажээ. Хан ижилгүүгээс гадна хоолгүй гурхилсан хотож халтрыг нүгэлт хар хэрээнүүд өдөр шөнөгүй зовоож шаналгана. Гидсэн харцгандаа наалсан хөөрхийн нохой гэрийнхээ буйран дээр очиод урд нь мянгантаа долоож бараг цоолох шахсан төмхөн идүүрээ хальтмалт долоогоод орчныг ажиглавал ойролцоох том довцогны өгт муурын сахал шиг хитэн ширхэг ногоо сүлснийг олж хараад усхийн зулгаа зажлах гэж оролдов. Нохойн гурвалжин соёонд ногоо өртөхгүй нь гачлантай. Хотож халтыг шүлсээ савруул ногоо идэж ядаж байхад нөгөө хоёр гайхал хэрэг хараатны толгой дээр сууж сурамгаар туншиж байлаа. Хэлэн буцалсан хотож халтар хар ирчээрээ галтайгаа буух гэсэн боловч 4 хөлн сулдаад арай гэж шогшин очив. Үзхүүл хараатны нүдийн ухархай, хонхойж, улайран өөрийг нь их л зэвүүцэн харах мэт санагдсанд хэрэтхийн ухрав. Тэгээд ганцаарлын айдас гарцаагүй нөмөрч байгааг сая мэдээд хотож халтар голынхоо муухай дуугаар ихэд гаслантайгаар хингэнтэл өлөв. Түүний дууг хадны цурай давтахажээ.